За энэ хэсгээр шинээр тайлан үүсгэх өгөгдлийг Excel рүү хэрхэн экспортлох тухай ойлголтуудыг үзнэ. Report тав дээр давшаад New Report гэсэн доош дэлгэгдэх цэсийг харвал дөрвөн төрлийн шинээр тайлан үүсгэх боломжтой нь харагдаж байна. За бид chart буюу диаграм сонголтыг хий. Report name мөрөнд төслийн тайлан 1 гэж бичиж өгөөд огт овчийг товшлоо. За диаграм үүссэн харагдаж байна. Энд баруун хэсэгт Field List гэсэн хэсэг байж байна. За энэ диаграмаас харахад Actual буюу өнөөгийн хийгдсэн бодит ажил, Remaining work буюу хийгдээгүй ажил, за тэгээ Work буюу нийт ажил гэсэн төлөвүүд энд байж байна. Мөн Field буюу шүүлтүр гэсэн хэсгээс сонголтууд хийх боломжтой нь харагдаж байна. All Tasks төлөвдөр тавилаа. За энд Resource буюу нөөц гэсэн тав байж байна. Select Fields гэсэн хэсэгт Remaining Work төлөвийн өмнөх идэвхжүүлгийг аваад өгье. Мөн Field Group Outline Level Sort гэх зэрэг тохируулгууд энд байна. За диаграм зарсан хэсэгт текст болон диаграмыг ийш тийш нь зөөж болно, хэмжээнд хамжааг нь өөрчилж болно. Ер нь өөрчлөлт хийх боломжтой юм байна. За тэр дээр дизайн болон формат гэсэн контекст sensitive буюу контекст мэдрэмж өгөх зэсүүд үүссэн харагдаж байна. Дизайн гэсэн тав дээр тавшия. За ингээд эндээс change colors гэснээс өнгийг өөрчил сонгож болно. Хөхөнгийг сонгож өгч байна. Энд styles буюу стилийн сонголтуудаас сонголт хийж болно. За энэ layout буюу бүтэн зураглалыг өөрчлөх боломжтой юм байна. Add chart element гэсэн зэснээс нэмэлт элементүүдийг оруулах боломжтой нь харагдаж байна. Change chart type гэсэн зэснээс диаграмын төрлийг бас сонгох боломжтой юм байна. За ингээд өөрийн гэсэн тайлан руу маш олон тохируулга өөрчлөлт хийх боломжтой нь харагдаж байна. За Gantt chart харагдц руу оръё. Одоо Report тав дээр товшоод Custom дэлгэгдэх зэснээс төслийн тайлан 1 гэсэн тайланг дуудаж байна. За энэ тайлан руу янз бүрийн объектуудыг оруулж өгч болох юм байна. Design тав дээр товшоод за эндээс Images буюу зураг, Shape буюу хэв хэлбэр, Table буюу хүснэгт, за тэгээ текст оруулах боломжтой нь харагдаж байна. За дээрэс нь бас үүсгэсэн диаграмын хажууд өөр диаграм зэрэгцүүлж оруулах боломжтой юм байна. Chart icon дээр товшоод энд диаграмын төрлийг сонгох юм байна. Хажууд нь нэмэлт диаграм байдлаар тохируулгын тавьж болно. Work гэсэн текстийн оронд notes гэж бичиж өглөө. За ингээд энэ үүсгэсэн диаграмаа хэвлэх шаардлагатай бол файл тав дээр тавшина. Print командыг сонгоно. PDF файл болгон экспорт хийж болно. За бид үүсгэсэн зохилдуулсан тайлангийн нэрийг өөрчлөе гэвэл тэр дээр Design тав дээр тавшаад Manage дэлгэгдэх зэснээс Rename Report гэсэн командыг сонгоно. За төслийн тайлангийн үрдэн 1 гэж нэрийг нь өөрчлөөд огт овчийг товшлоо. Report тав дээр товшоод Custom дэлгэгдэх зэснээс төслийн тайлангийн үрдэн 1 гэсэн сонголтыг хийж болж байна. За энэ тайланг delete буюу арилгахыг гэвэл бид Organizer гэсэн icon-ыг ажиллуулна. За Organizer icon руу орохын тулд файл тав дээр товшоод Info мөрнөөс Organizer гэсэн icon дээр товшино. Эндээс Reports тав дээр товшия. Төслийн тайлангийн үрдэн 1 гэсэн мөрийг сонгоод Delete товчийг товшиж арилгана. Ийм байдлаар бид өөрийн гэсэн тайланг хэрхэн үүсгэх, өөрчлөлт хийж болох тухай үзлээ. Одоо
төслийн өгөгдлийг Excel руу хэрхэн экспорт хийх тухай ойлголтыг үзье. Өмнө нь бид төслийг цаасан дээр хэвлэх болон PDF файл болгон экспортлох тухай ойлголтыг үзэж байсан. Excel руу хоёр аргаар экспорт хийх боломжтой юм байна. Эхнийх нь төслийг бүхлээр нь Excel руу экспортлох юм. Өөрөөр хэлбэл Excel файл үүсгэх юм. Ингэхийн тулд файл тав дээр товшоод экспорт мөрийг сонгоно. Save project as file гэсэн сонголтыг хийлье. Энд Microsoft Excel Workbook гэсэн төлөвийг сонгоод Save as icon дээр товшно. За файлын нэрийг өгье. My Kitchen Excel доогуур гэж өгөөд Save товчийг товшлоо. За экспорт хийх тохируулгын нэмэлт сонгох гарч ирсэн байна. Next гэсэн товч дээр товшно. Select data гэсэн сонголтыг хийгээд Next товчийг товшлоо. За энд New Map гэсэн сонголтыг хийгээд Next товчийг товшно. Аль төрлүүдийг оруулах вэ гэсэн асуултанд энэ гурван сонголтыг бүгдийг нь хийлээ. Microsoft Excel Options гэсэн хэсэгт хоёр сонголтыг хоёуланг нь хэвтгчүүлсэн байна. За тэгээд Next товчийг товшноо. Анхааруулгын мессеж бүхий сонгох гэж ирэнгүүт Yes товч дээр товшлоо. За энд аль талбарууд буюу field оруулах вэ гэсэн асуултанд нэг нэгээр нь сонгож оруулах боломжтой юм байна. За бид бүгдийг нь сонгоё. Add all гэсэн сонголтыг хийлээ. Бүх талбар багнууд энд бүгдээрээ орох ёстой. За энд алдааны мессеж гарч ирж байна. 255 хүртэл талбар буюу field оруулах боломжтой гэж байна. За OK товчийг товшоод хэтэрхий олон талбарууд сонгосон тул бүгдийг нь Play All гэсэн товч дээр товшиж бүгдийг нь арилгая. За тэгээд шинээр оруулах талбаруудаа сонгож эхлэе. % complete, % work complete. За name, duration талбаруудыг сонгож оруулж байна. За next товчийг товшлоо. За resource өснөгтөд ямар талбар оруулахыг асууж байна. За name, cost гэсэн хоёр талбарыг сонгоод next товчийг товшлоо. Assignments table гэсэн өснөгтөд actual cost, actual start, actual finish гэсэн талбаруудыг сонгож өгье. За тэгээ next товчийг товшно. Map-ыг хадгална гэсэн товч дээр товшоод за ингээд тохируулгууд дууссан тул finish товч дээр товшлоо. Одоо бид дасгалын утаснаас My Kitchen Excel доогуур Excel файлыг дуудъя. За Excel програм маань ажиллаад төслийн маань өгдлүүд гараад ирсэн харагдаж байна. За энд task table, resource table, assignment table гэсэн тусад нь өснөгтүүд үүснэ харагдаж байна. За төслийн санхүүгийн талент тооцоо хийхэд энэ Excel файл их ач тустай ач холбогдолтой байдаг. За эхний аргачлалыг үзлээ. Хоёр дахь аргачлалыг үзье. Дасгалын файлаа нэгээд report tab дээр товшоод visual reports гэсэн icon-ыг товшно. За энэ тайл нь төслийн өгөгдлүүдийг Microsoft Excel болон Microsoft Visio форматаар гаргах боломж олгодог. За Microsoft Visio гэж тусдаа програм бий. Эндээс Resource Cost Summary Report төлөвийг сонгож байна. View товч дээр товшно. За энд Excel загвар руу боловсруулалт хийж байгааг харуулсан ногоон зургас ачаалж байгааг бид нар харж байна. За ингээд хэсэг хугацааны дараа Excel програм нэгдэж энд chart байдлаар гарч ирж байна. За ийм байдлаар ямар төрлийн тайланг Excel формат руу хөрвүүлэхийг сонгож шууд Excel програм дээр уг өгөгдлүүдэд гаргах боломжтой юм байна. За ингээд энэ хэсгээр энэ хичээлээр бид нар шинээр төслийн тайлан хэрхэн үүсгэх,
өгөгдөл болон тайланг Excel руу хэрхэн экспортлох тухай ойлголтуудыг үзэж дууслаа.